За, сайн байцгаана уу? За, өнөөдрийнхөө ээлжид хичээлээрээ бас маш нэгэн сонирхолтой нэгэн хичээлийг та нартайгаа орчуулж хүрэхээр бэлтгэлээ. За, ерөнхийдөө сүүлийн үед бол 7 хоногт нэг хичээл бэлдэж байхаар хүргэж байхаар ингэж шийдсэн байгаа. За тэгээ өнөөдрийнхөө хичээлээр бид нар одоо параллел одоо reality буюу бид нар урд өмнө та нар маань сонсч л байсан бах тий бид нарт одоо бидний хүсэж байгаа амьдрал одоо аль хэдийн байдаг аа. Тэгэхээр бидний одоо хүсэж байгаа тэр мөрөөдөд байгаа тэр амьдрал бол энэхүү одоо reality дээр аль хэдийн байдаг юм аа гэж та нар маань сонсч байсан бах. Тэгвэл өнөөдрийн хичээл маш сонирхолтой. Тийм учраас та нар маань яг одоо subscribe дарж манай хуудастай нэгдээрээ ингэснээр та нар маань одоо илүү одоо шинэ хичээлүүдийг улам цаг тухай бүрт нь одоо үзэх боломжтой болох юм аа. За одоо ингээд хичээл рүү оръё. Яг одоо subscribe товчхон дээр дарж манай хуудастай нэгдээрээ хэрвээ танд тарих яаж ажилладаг талаарх мэдээлэл сонирхолтой санагддаг бол хэрвээ танд одоо энэ чиглэлийн мэдээлэлүүд сонирхолтой санагддаг бол дав тухамсраа яаж удирдах вэ? Өөрийнхөө амьдралыг одоо яаж одоо удирдах уу? Яаж тарих маань одоо ажилладаг? Яаж одоо reality маань одоо манифест маань одоо бодит байдал болж ирдэг вэ гэдэг талаар маш амьдралд хэрэгтэй энэ зүйлийг та сонирхдаг байвал манай одоо хуудастай заавал нэгдээрээ ингээд жанаа 7 хоног болгон та нартайгаа шинэ видеогоор уулзахад бэлэн байх болно. Ингээд хичээл рүүгээ орцгоё. За ингээд өнөөдөр маань бид нар одоо parallel reality буюу одоо параллел одоо бидний одоо амьдарч байгаа энэ юурын дээр хид хідэн одоо параллел одоо байдаг юм аа. Параллел reality буюу хид хідэн амьдрал байдаг юм аа гэдэг талаарх маш сонирхолтой хичээлийг өнөөдрийнхөө хичээлээр бэлтгэсэн байгаа. There's another version, a parallel life where the door opened, where the money came through, where the relationship healed, where the dream came true. And what if I told you, you don't have to earn your way into that version. You just have to shift into it. Neville Goddard. За өнөөдөр ингэж юм те. Одоо бидний одоо тэр хүсэж байгаа амьдрал, бидний хүсэж байгаа тэр их хэмжээний мөнгө, бидний хүсэж байгаа тэр гоё одоо харилцаа, тэр гоё тэр гоё одоо хасын харилцаа, тэр гоё зүйлүүд маань аль хэдийн бидний одоо энэ параллел reality дээр байгаа. Бидний одоо энэ амьдарч байгаа одоо ертөнц дээр тийм параллел дахиад нэг тийм ертөнц байгаа байх нэ. Тэгэхээр энэ талаар одоо яаж тэр параллел одоо реалитигаа холбогдох вэ гэдэг талаар маш сонирхолтой цаашаа явах болно. За тэгээд та нар маань урд өмнө энэ хүнийг сонсч байсан бах. Энэ Neville Goddard гэдэг энэ хүн болохоор одоо маш олон ном гаргасан. Яг одоо энэ тэгээ тарих судлалын талаар, яг одоо энэ манифест хийх талаар, яг энэ reality амьдралыг одоо удирдах талаар маш гоё гоё нээлтүүдийг хийсэн юм хүн байгаа. За энэ хүн хэлэхдээ бол ингэж хэлсэн байх нэ. Didn't just hint at this. He gave us the exact steps. And in the За энэ хүн бол анх одоо энэ параллел reality гэж байдаг юм а гэдгийг ганцхан хэлээд зогсохгүй бүр юм степ алхмуудыг бүр ямар алхмуудаар одоо түнд хүрж болох вэ гэдгийг биднэрт одоо бэлэнчилж зааж өгсөн ийм хүн байх нэ. За одоо би удахгүй дараагийн хэдэн минутанд энэ талаар дэлгэрүүлж ярих болно. The next few minutes, I'm going to walk you through them. So stay with me, because once you understand this, you'll stop chasing results and start shifting realities. Let's get into it. За та энэ мэдсэн тохиолдолд та үр дүнгийн араас хөөцөлдөхгүй, та хүсэл мөрөөдлийн араас хөөцөлдөхгүй тэр зүйл танд өөрөө ирэх болно гэж байгаа. Let's get one thing clear. Neville didn't believe reality was fixed. He believed it was selective. За одоо энэ хүн маань юу гэж байна? Одоо reality бидний одоо энэ бий болгоод байгаа энэ амьдрал маань одоо тийм тогтвортой зүйл биш ээ. Нэг тогтцсон одоо нэг юм одоо хатцсан юм хатуу тогтцсон зүйл биш. Энэ бол бидний одоо сонголттой зүйл юм аа. Бид нар одоо reality-га бодит байдлаа сонгох боломжтой юм аа гэдэг энэ санааг одоо гаргаж өгсөн. He taught that the world around you is nothing more than a shadow cast by your state of consciousness. In other words, you don't change the world by changing the world. You change it by changing you. За тэгэхээр энэ хүн ингэж хэлсэн байна. Та одоо дэлхийн ертөнцийг өөрчлөх замаар одоо дэлхийн ертөнцийг бол өөрчлөхгүй. Та өөрийгөө өөрчлөх замаар
одоо өөрийнхөө амьдралыг өөрчлөх юм аа. Өөрийгөө өөрчлөх замаар өөрчлөн. Түүнээс биш одоо орчлон ертөнцийг өөрчлөх замаар биш юм аа гэдгийг хэлсэн байна. He said, change your conception of yourself and you will automatically change the world in which you live. За хэрвээ та өөрийнхөө тэр агуулгыг өөрчилж чадах юм бол өөрийнхөө одоо тэр бодож сэтгэж байгаа тэр перспектив буюу ойлголтыг харж байгаа тэр үнцгийг өөрчилж чадах юм бол та автоматар энэ ертөнцийг өөрчилж чадах болно. Өөрийгөө өөрчлөх замаар ертөнцийг өөрчилнө. Өөрийнхөө амьдраад байгаа ертөнцийг та өөрийнхөө одоо перспектив бодол буюу conception хоёроор одоо агуулгыг өөрчлөх замаар та орчлон ертөнцийг бол өөрчилж чаднаа. Why? Because every version of you already exists. There's a version of you. Яагаад гэвэл бүх хувилбарын та айл хэдийнэ байгаа. Энд маш гой сонирхолтой зүйл байна тий. Жишээлбэл баян таач байгаа. Та бодоод үзтээ энэ одоо reality дээр энэ орчлон ертөнц дээр одоо өнөөдрийн жишээлбэл туяа та одоо тий 2 сая төгрөгийн цалинтай эмч мэрэгжилтэй туяа та байхад одоо тэнд 20 сая төгрөгийн орлоготой тий улсын ерөнхийлөгч хийдэг туяа бас байдаг байх нь. Тэгэхээр маш сонирхолтой байна тий. Тэгэхээр таны олон хувилбар айл хэдийнэ энэхүү reality дээр байдаг байх нь. You who's still struggling. There's a version of you who gave up, and there's a version of you who is already living the life you keep praying for. Neville called this the state, and when you learn how to shift into a new state, you automatically shift into a new life. За энийг юу гэж хэлсэн бэ гэвэл та өөрийнхөө байгаа стейтийг буюу одоо өөрийнхөө байгаа төлөв байдлыг өөрчилснөөрөө та өөрийнхөө амьдралыг өөрчилж шинэ амьдралыг бий болгоно. Өөрөөр хэлбэл минут, секунд болгонд өөрийнхөө мэдэрч байгаа өөрийнхөө тэр төлөв байдлыг өөрчлөх замаар та орчлон ертөнцийг бол өөрчилж чадна гэсэн санааг хэлсэн байна. So, how do you do it? How do you actually shift into a parallel reality? The way За тэгвэл одоо тэр Невлийн зааснаар тэгвэл яг тэр параллел одоо реалитиг яаж одоо өөрчлөх вэ? Яаж өөрчлөх юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Goddard taught. That's what I'm about to reveal in the next few minutes, and I need you to really lean in. Because if you can commit to this, if you can give me your full attention for the next few moments, you won't just understand this, you will. За тийм учраас та нар маань одоо цааш нь яригдах хэдхэн минутанд маш сайн анхаарлаа хандуулаарай. Хэрвээ анхаарлаа маш сайн хандуулах юм бол та үүнийг ойлгож чадна гэж байна. Be given the keys to walk into a completely different reality. Let's get into it. За бид нар танд одоо өөрийнхөө тэр reality буюу хүссэн бодит амьдралыг хэрхэн өөрчлөгдөх тэр түлхүүрийг одоо би та нартай өгөх болно гэж байна. Step 1. Define the end state clearly. Let's stop right here. Before you even think about За одоо нэгдүгээр алхам бол одоо өөрийнхөө төгсөх тэр state буюу төлөв байдлыг тодорхой болгох. Өөрийнхөө төлөв байдлыг тодорхой болгох. За одоо ингэж юм те even одоо бид нар ингээл ямар нэгэн манифест хийх хадаар боддог тийм үү. За нэг манифест хийгээл гоё байр, гоё машин манифест хийгээд те. Тэгвэл тэр манифест хийхээс өмнө та энийг бодох хэрэгтэй гэж энэ одоо хэлэх гэж байгаа зүйлийг. Manifesting anything. Pause. Because if you don't get this step right, nothing else matters. За тэгэхдээ та одоо манифест хийх гэж байгаа зүйлийнхаа өмнө энэ зүйлийг ойлгож түр пауз авж агаад энэ зүйлийг ойлгоод авах хэрэгтэй гэж байна. Хэрвээ энэ зүйлийг ойлгож авахгүйгээр манифест хийх юм бол тэр манифест одоо биелэхгүй байх магадлалтай байх нь одоо фейл болох, унах одоо магадлалтай, бүтлгүүдэх магадлалтай. Тийм учраас энийг үзэх хэрэгтэй гэж байна. Neville Goddard taught something radical. You must start from the end, not the desire, not the process, the end. So what does that mean? It means this. You don't imagine yourself hoping for a breakthrough. You imagine the moment after it has already happened. Let's get practical. Don't visualize yourself getting out of debt. За тэгэхээр бид нар альва нэг зүйлийг одоо ингээд тохиолдсныхан дараа бид нар ингээд одоо итгэх гээд байдаг тийм. Жишээлбэл одоо би одоо дансандаа тэдэн тэрбум төгрөгтэй болчоод би өөрийгөө баян гэж мэдэрнэ. Би баян төлөвт байна гэд нэг тэр зүйл аль хэдийн болсны дараа бид нар тэр мэдрэмжийг авна гэдэг. Тэр талаар одоо ярих чинь. Instead,
See yourself paying the final bill and whispering, За тэгэхээр бид нар одоо ингээд хүмүүс ихэвчлэн өөрийнхөө төлөв байдал буюу одоо үр төлбөрийнхаа талаар бодож эхэлдэг. А тэрхийн оронд бид нар одоо түрүүн хэлсэн нэг байгаа төлөв байдлынхаа төгсгөлийг бодоо гэж. Тэгэхээр тэр одоо үр төлбөрөө өнөөдрийн байгаа тэр таны жинхэнэ reality буюу тэр одоо үр төлбөртөө өвлөгтөө байгаа тэр state буюу тэр төлөв байдлаа бодохын оронд та өөрийгөө одоо өөрийгөө яг одоо хэлнэ. don't see yourself trying to heal. See yourself standing up, walking freely, hearing the doctor say, За тэгэхээр энэ тхийн оронд та одоо өөрийгөө аль хэдийн тийм одоо тэр бум төрхтөөгөр ийм байгаагаар одоо төсөөлөх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Тэгэхээр одоо жишээлбэл та өөрийгөө одоо энийг яг өмнөхөн хэлсэндээ би сайн мартчихлаа. 1. Don't see yourself trying to heal. Өөрийгөө одоо би эдгэрэх хэрэгтэй гэж өөрийгөө битгийхаар See yourself standing up, өөрийгөө одоо өсөж хөгжиж байгаа гэж хар хичнээн тэр бодит байдал дээр болоогүй ч гэсэн walking freely, hearing the doctor say, you're completely clear. Not someday, not eventually. You see it as already done. тэгэхээр одоо тэр та магадгүй таны бие чинь өвдөж байгаа бол та өөрийгөө одоо би өвдөж байгаа, би өвдсөн гэдгээр биш, аль хэдийн одоо эрүүл сарвал алхаж байгаагаар, эрүүл болж байгаагаар эсвэл тэдэн тэр бум төрөхтөө байгаагаар өөрийгөө хар гэж байна. Тэгэхээр аль хэдийн та тэр бумтан болцсон байгаагаар аль хэдийн танд юу хэрэгтэй? Танд мөнгө хэрэгтэй бол аль хэдийн тэр бумтан болсон. Танд эрүүл мэнд хэрэгтэй бол аль хэдийн эрүүл сарвал алхаж байгаагаар танд одоо нэг маш гоё харилцаа хэрэгтэй бол аль хэдийн тэр байгаа бол та ямар байх вэ гэдэг тэр мэдрэмжийг авч мэдрээрэй гэж байна. Here's the exercise. Right now, choose one thing you deeply want, not За одоо би танад гоё дасгал заагаад өгье. Яг одоо өөрийнхөө чин сэтгэлээсээ хүсдэг нэг мөрөөдлийг бод. 10. Just one. 10 Now ask yourself this. 10 биш, just зөвхөн нэг мөрөөдлөө бодоорой. What is the one moment, 5 seconds long, that proves I already have it? That's your scene. And make it so short that your subconscious doesn't get distracted. 5 seconds of holding the keys to your new home. За тэгээд тэр мөрөөдлөө одоо нэг 10 секунд бод. 10 секунд яг тэр дотор ороод бод. Одоо яг тэр жишээлбэл таны тэр мөрөөдөд байгаа нэг зүйл жишээлбэл мөрөөдлийн маш гоё байр одоо хотын төв дээр маш гоё одоо тансаг лакшери тийм байр байлаа гэхэд нүдэнад 10 секунд яг тэр байрны дотор алхаж байгаагаар яг тэр зүйл таних байгаагаар хан дотор нь таны гэр бүлийн зураг байгаагаар ч юм уу ингээд бод. Төсөөл. 5 seconds of seeing the email that says approved. 5 seconds of someone hugging you. Магадгүй 5 секунд хэн нэгэн таныг тэрвэрч байгаагаар магадгүй 5 секунд төсөөл та одоо имэйл хүлээж аваад та сонгогдсон та selected approved буюу сонгогдсон гэдэг имэйл хүлээж авч байгаагаар 5 секунд өөрийнхөө тэр гоё байранд алхаж байгаагаар таны мөрөөдөл юу ч гэж болно. Тэр мөрөөдлөө 5-аас 10 секунд төсөөл яг бодит болж байгаагаар saying, I'm proud of you. Simple. Emotional. Тэгээд маш гоё эмоцороо хэл I am proud of you буюу би чамаар бахархаж байна. Би чамаар бахархаж байна гэж тэр зүйлээ мөрөөдөж байгаад өөртөө хэл. Simple маш энгийн. Тэгээ emotional дагаар одоо эмоцоо гаргаж хэлнэ. Final. Don't add a story. Don't explain how it got there. You are not scripting a movie. За тэгээд цааш нь энийг яаж мааж гэдэг талаар битгий цаашаа гүн бод. Зүгээр л энэ зүйлийг саяныхыг л төсөөл. Тэр байр аль хэдийн та аль хэдийн эдгэрсэн байгаагаар яаж гэж бодохгүй байна шүү дээ. Яаж эдгэрэх үү гэж. Аль хэдийн тэр бум төр таны дансанд байгаагаар бод. Яаж гэж биш зүгээр л тэр зүйл аль хэдийн танд байгаагаар бод гэж байна. Энэ та ямар нэгэн кино зохиож байгаа хүн биш те танд тэр яаж гэдэг нь хамаагүй. Зөвхөн та бодоход хангалттай байх нэ. You are handing your subconscious a photograph. Why? Because your subconscious doesn't care how. Тэгэхээр та бол одоо бидний наад хумсар бол бид нарын одоо аппарат шиг ингэж бид нарын төсөөлж байгаа зүйлүүдийг ингэж зургийг авдаг байхan. Тэгэхээр
яаж гэдэг нь далд хумсууд ерөөсөө хамаагүй. Бид нар тэрийг одоо хүрнэ гэдгээ төсөөлөх хангалттай байх нэ. It only responds to what feels finished. And when you feed it a scene that feels complete, your body, your emotions, your perception all begin shifting to match it. Тэгэхээр та энийг төсөөлж дуусах үед таны бие, таны emotional, таны одоо эмоц, таны бодол, таны бие одоо бүх зүйл нэг зүйл дээр огтлцож явах хэрэгтэй байна. Жишээлбэл та одоо зүгээр л толгой дотороо би одоо ингээд хүсэл мөрөөдлийнхаа байрыг авна гэж бодох хангалттай байх нь шүү дээ. Яах хэрэгтэй байх нь вэ? Мэдэрч нүдэн анаж мэдэрж байгаа маань биедээ тэр сигналыг явуулж байгаа байх нь. Тэгэхээр би оюун бодол бүх зүйлээрээ нэгдэж тэр зүйлийг авна гэдгийг одоо тэр сигналыг өгөх гээд байна те бид нар өөртөө. That's the power of defining the end. За энэ бол нөгөө бид нарын хэлээд байгаа өөрийнхөө төгсөөдийг тодорхойлгоолоод байгаа эхний алхам бол энэ байх нь. That's where the shift begins. Step 2. За эндээс бид нарын алхам одоо эхний алхам бол эхэлдэг байх нь. За одоо хоёрдугаар алхам. Enter the state through imagination. All right, you've got your scene. That 5-second moment that proves it's done. Now comes the shift that changes everything. You're not going to look at the scene. You're going to step inside it. So close your eyes. Take a slow, deep breath. За одоо хоёрдугаарт нь бид нар одоо өөрийнхөө 5 секунд бид нар ингээд харцсан тийм үү? Тэр одоо өөрийнхөө мөрөөдлийнхөө хэсгийг харцсан. Тэгвэл одоо бид нар яах нь вэ? Одоо бид нар гүнзгий амьсгаа аваад нүдэн анаад гүнзгий амьсгаа аваад дараагийнхаа алхмыг хийнэ гэсэн үг. За тэгэхээр одоо бид нар тэр одоо үзэгдлийг зөвхөн одоо тэр нэг үзэгдлийг явахгүй бид нар илүү гүн одоо бодно хоёрдугаар алхам. Түрүүн бид нар одоо өөрийнхөө мөрөөдлийг зүгээр үзэгдээд 5 секунд бид нар үзсэн тийм үү? Одоо хоёрдугаарт нь хоёр дахь алхмаа хийх чинь нүдэн анаад гүнзгий амьсгаа аваад drop into the moment. But listen carefully, because this is where most people get it wrong. За одоо энэ хэсэгт хоёрдугаар хэсэг дээр маш анхааралтай сонсороо. Ягаад гэвэл ихэнх хүмүүс хоёрдугаар хэсгийг буруу хийдэг гэж байна. Хоёрдугаар алхмыг. Watch the scene like a movie on a screen, something outside of them. But Neville said, За одоо бид нар ингэдэг гэж байна. За бид нар одоо нөгөө мөрөөдлөө төсөөлөөр нүдэн анаараа гэхэр хүмүүс нэг зурагтаар тэг гаднаас нь нэг тийм болж байгаа үзэгдлийг зурагтаар үзэж байгаа юм шиг төсөөлдөг. Тэгэхээр Neville гэж хүн хэлэхдээ ингэж хэлсэн байна. Imagination is the only redemptive power. So this isn't about watching, it's about becoming. За тэгэхээр энэ төсөөлнө гэдэг бол зөвхөн үзэх бол биш ээ. Нэг кино үзэж байгаа юм шиг зөвхөн тэр үйл явдлыг нүдэн анаад ингээд төсөөлөд гаднаас нь ингэж өөрөд үзээ сууж байгаа юм шиг төсөөлөх биш ээ. Энэ бол becoming гэж байгаа нь болохоор болох юм аа. Тэр одоо зүйлийн гол дүрд нь та ороод тэр зүйлийг болох юм аа. Тэр зүйлийн нэг хэсэг болох юм аа гэж юм. Зүгээр л кино үзэж байгаа юм шиг ингээд тэр үйл явдлыг өөрийгөө байртаа машинтаа болсноор кино үзэж байгаа юм шиг үзэхгүй байх нь гаднаас нь тийм ээ. You're not imagining the moment, you're reliving it. You feel the floor beneath your feet. You hear the words spoken to you. За тэгэхээр яаж одоо дотор нь болох вэ гэвэл тэр өөрийнхөө хэлж байгаа үгнүүдийг сонс одоо үнэрл амс бүр ингээд тэр дотор ингээд орно гэж байна. Тэр дотор орох хэвээр. You notice the texture of the paper, the warmth of the hug, the smell of the room, the smile on your face. Тэр өрөөг үнэрл өөрийнхөө одоо нөгөө инээмсэглэж байгаа тэр царайг анзаар инээмсэгэл өрөөг хар дулаахан одоо тэрвэрлтийн дулааныг мэдэр ингэж энэ зүйл маань тэр becoming буюу тэр болох гэдэг байгаа маань энэ байх нь зүгээр л ингээд үзээс суух маань юу ч мэдрэхгүй үзээс суухыг хэлэхгүй байх тий төсөөлөл гэдэг маань Smell of the room, the smile on your face. You are not saying I hope this happens. You are saying I remember this happening. За энд гоё юм хэлж байна. Би энэ зүйлийг болно гэж итгэж байна гэж та хэлэхгүй байна. Би энэ зүйлийг сая юу гэж хэллээ? You are saying I remember. Би энэ зүйл болсныг би санаж байна гэж хэлнэ. Аль хэдийн танд болчихсон. Би энэ зүйл болсныг санаж байна гэж хэлэх нь. Би энэ зүйл болно гэж найдаж байна гэж биш. Right? Манайха ялгааг нь анзаарч байна уу те? Remember this happening. Because the subconscious doesn't respond to distant wishes.
It responds to lived experience. Ягаад гэвэл бидний даалд ухамсар бодит хуурамчийг ялгадгүй одоо бодож байгаа зүйлийг одоо болж байгаа гэж боддог. So live it. If you're seen as someone shaking your hand and saying, "Congratulations," then feel their grip. Look them in the eye. Smile back. If you're seen as standing in your new home, then reach out and touch the wall. Hear your footsteps on the floor. Feel the light pouring through the window. За тэгэхээр одоо яг мэдэр одоо өөрийнхөө тийм цонхоноос гэрэл тусж байгааг мэдэр тэр өөрийнхөө өрөөнийхөө шалан дээгүүр хөл нүцгэн алхаж байгааг мэдэр таны одоо хайртай хүн чинь таныг юу гэж дуудах нь тэр хүний дуу хоолойг сонс. Ингэж мэдрэх нэ. За манайхаа энэ дундуур нэг зарлал хэлчихье. За би өмнөх хичээл дээр хэлсэн. Би одоо энэ neuroscience буюу энэ тархи судлалыг би 5 жил судалж байгаа. Тэгээ би маш олон даалд ухамсарын хичээлүүд, маш олон manifesting хичээлүүдийг заадаг. Гэхдээ маш чанартай заадаг. Одоо яг би одоо энд юмыг яаж тайлбарлаад сууж ийн яг тэрнүү шигээ маш ойлгомжтойгоор заадаг. Тэгэхээр миний одоо гадаад багштай хамтарч явуулдаг трама эдгэх сургалт маань одоо 4 сарын 10-нд эхэлнэ. Удахгүй 10 хоногийн дараа эхэлнэ. Тэгэхээр энэ сургалтанд та нар маань бүртгүүлээрэй. Би доор одоо линкийг оруулчихна. Манай Facebook пэйж хуудастай одоо Facebook хуудасаар маань дамжуулаад манай трама эдгэх сургалтанд хамрагдаарай. Энэ сургалт маань нэг удаагийн одоо ховсын эмчилгээтэй дээрээс нь 7 хоногт сард 8 удаа хичээл ордог. 7 хоногт 2 удаа, 4-7 хоногт 8 удаа трама гэдэг хичээл буюу хинч ерөөсөө ярьдаггүй хөлөөн зөвшөөрөгдөөгүй трама, орхигдох трама. Бид нарт ер нь ихэнх нь орхигдох трама байдаг. Орхигдохоос айх трама. Ягаад гэвэл багад нь аав ээж нь хаяа явцсан. Тэгээ багад нь аав ээж хоёр нь өвөө эмээ дээр нь үлдээгээд явцсан. Тэгээ тэр жоохон хүүхдлохоор намайг хаяа явчлаа гэж боддог. Ингээд орхигдох айцтай хүн маань том болоод одоо нөгөө хань ижилтэй болохоро хань ижил нь хаяа явцдаг, араар тавиад явцдаг, ямар ч залуутай уулзсан тэр нь ингээд хаяад хуураад явцдаг ийм зүйл болдог байгаа. Энэ бүгд юунаас болдог вэ гэвэл орхигдсон травмагаас болдог байгаа шүү. Тэгэхээр манайхаа одоо яг энэ орхигдсон травма хэний ч ярьдаггүй энэ одоо гой сэдвээр гадаад багштай нийлээд одоо миний яг өөрийн маань удирдаад явуулах сарын сургалт маань эхлэж байгаа. Маш боломжийн үнэтэй дунд нь нэг удаагийн одоо ховсын эмчилгээтэй ийм гайхалтай сургалт маань удахгүй эхлэж байгаа манайхаа. За түүнээс гадна одоо миний би өөрөө одоо ховсын эмчилгээ болон сэтгэл хөдлөлийн эмчилгээндээ хэдхэн хүнийг одоо би дааж авах гэж байгаа. Нөгөө яг өөр төрөө би дааж авч явахаар хэдэн хүнийг авч байгаа. Тэгэхээр над дээр 2-оос 3 удаагийн оролтоор одоо би нэг удаа тань дээр сэтгэл хөдлөлийн эмчилгээ хийн. Одоо таны бага насны дээр одоо очоод тэр бага насны дээр одоо авсан тэр травмануудыг бид нар эмчлээд тэгээд одоо танд даалгавар өгнө би. Даалгавар өгөөд тэр даалгавар 3 хоног ч юм уу 4 хоног хийн та. Заавал тэр даалгаврыг хийн. Даалгаврыг хийсний дараа 2 дахь оролтонд орно. За тэгээ 2 дахь оролтон дээр дахиад мэдээж магадгүй таны өөртөө ихтгэлгүй байгаа зан тий. Эсвэл одоо таны өөрийгөө нөгөө хайрлах чадахгүй байгаа. Эсвэл нэг хайр сэтгэлд нэг л болж өгөхгүй байгаа. Эсвэл хүсэл мөрөөдлийнхөө зүйлдээ хүрч чадахгүй байгаа. Ингээд янз янзын тэр танд багадаа авсан тэр травмануудыг эдгэх ийм ховсын эмчилгээ эсвэл сэтгэл хөдлөлийн эмчилгээ танд аль нь тохирохноо тэрийг одоо онцлогоо хийж агаад би одоо хийж яадаг байгаа. Одоо эмчилдэг байгаа. Ингэж яваад 3 жил болж байгаа. Надад маш олон хүмүүс одоо над дээр яваад одоо амьдрал нь маш сайхан болсон байгаа. Японоос, Америкаас одоо ер нь хөвчлэн Солонгосоос надад шавнаар байдаг. Европын бас нэг Поланд гэдэг чинь Польшоос за тэгээд дандаа монгол хүмүүс гэхдээ гадаад амьдардаг монголчууд надтай их холбогддог. Тэгээд тэд нар маань надаас онлайнаар ингэж сэтгэл хөдлөлийн эмчилгээ аваад одоо маш их тийм Японоос бол сүүлд нэг охин холбогдоод бүр маш сэтгэл өөдрөг байгаа. Одоо багшаа ямар гоё юм бэ? Одоо энийг эрт мэдээгүй маань яавдаа гэд ингэ явж байгаа. Солонгост бас нэг ихч байдаг. Надаас хамаагүй ихч. Гэхдээ тэр ихч маань нөгөө мөнгөний блоктой байсан. Тэгээд миний одоо 3 удаагийн ховсыг аваад одоо бол томоо бизнес нээсэн бүр Монголд том компани гэдэг одоо хэд хэдэн хүмүүсийг ажилуулад явж байгаа. Ийм жишээний тэгэхээр ингээд хүний амьдрал бодит маш гоё үр дүнгууд гардаг. Тэгэхээр та нарыгаа би одоо цөөн хэдхэн хүнийг аавна. Би бас нөгөө нэг зөндөө ажлуудтай байдаг болохоор олон хүн авч чадахгүй. Дундуур нь бас надад миний YouTube байна. Тэгээ миний одоо заалгаддаг трама гэх сургалтууд байна. Дээрээс нь одоо миний бас өөрийн маань санхүүгийн ажлууд байна. Гэх жишээний маш олон ажилттай байдаг учраас би цөөхөн хэдэн хүнийг яг өөрөө дагнаад ингээ гардаад аваа явдаг байгаа.
Яг ингээ ментор хийж байгаа юм шиг ингээд за чи энийг хийгээрэй гэдэг ингээ. Тэгээ яг миний яг хий гэснийг яг ингээд ягштал хийгээл тэр эсрэг аслынхаа эмчилгээндээ ороод миний хий гэснийг ягштал хийгээд явах юм бол үр дүн бол өстой нэрэ лагсан нөгөө фолны болдог байгаа. Өстой маш гоё үр дүн гардаг байгаа. Би тэрийг бол өстой ам бардам хэлж чадна. Мошны, сами ийм сами главны мөр дүнгууд гардаг байгаа шүү манайхаа. Тэгэхээр надтай холбогдоод яг одоо та нар маань одоо доор энэ хүү одоо комментны доор терапи гэж бичээд эсвэл би доор пэйжийнхаа линкийг тавьчихна. Жана багшийн терапи гэж бичих юм бол манай одоо менежерүүд маань танд мэдээллийг өгч чинь эсвэл жанаргүй багштай холбогдъё гэж холбогдож болно. Ягаад гэвэл манай дээр бас Орос багш нар маань ховсын эмчилгээ хийдэг. Тэгэхээр нөгөө манай менежерүүд маань одоо нөгөө ялгаж салахгүй байж магадгүй. Тэгэхээр яг ховсын эмчилгээ гэж бичтэй Жана багшийн гэж бичвэл илүү зүгээр байгаа шүү манайхаа. Тэгээ би бас YouTube-에 бас өөрийнхөө пэйж хуудастайгаа холбогдсон. Өөрийнхөө яг Facebook хаягтайгаа холбогдсон байгаа. Тэгэхээр шууд бас миний Facebook хаягаар холбогдоод надлаа бас бичиж болно. Би тун цөөхөн хүнийг авдаг, чанартай яг цөөхөн хүнийг авдаг байгаа. Тэгээс өдөр болгоо ингэж олон хүн аваад ажилтдаг. Яг чанартай хэдэн хүн аваад хөтлөөд явдаг байгаа. Ингээд 2-3 удаагийн оролтыг бол ордог байгаа. Үн маш хямдхан, боломжийн үнэтэй байдаг. Тэгэх юм болохоор та нар маань бас тэр эмчилгээнд бас оролцоорой гэж хэлмээр байна. Яагаад гэвэл ер нь би өөрийгөө хангалттай илүү мэдлэгтэй, хангалттай илүү туршлагатай гэж боддог. Бардамж хэлнэ. Тэгэхээр тэрийгээ бас та нартайгаа хуваалцж байгаа юм шүү манайхаа. Тэгэхээр бас өөр дээрээ сэтгэл хаслын эмчилгээг аваарай. Бид нар зөвхөн одоо юу ч мэдэхгүй мухраар зүтгэхэд хол явахгүй. Өөрийнхөө трама гэдгээж иж, өөрийнхөө энэ нөгөө perception гэж түрүү ярьлаа шүү дээ. Тэр харах үнцгийг өөрчилж иж тэр одоо тэр parallel reality яаж ажилтгийг сурж иж, энерги яаж одоо дамжиж хэлбэлцдгийг бид нар ойлгож иж одоо өнөөдөр хөнхөн гоё аз жаргалтай амьдардаг байгаа. Тэгээд биелэгдэшгүй мөрөөдөл гэж байдаггүй юм шүү гэдгийг та нартай бас хэлмээр байна. Ингээд цаашаа өргөжлүүлье. Sink into that version of yourself, the one who already crossed the finish line, the one who's no longer hoping, but knowing. Because in Neville's world, assumption is creation. And what За тэгэхээр Невил гэдэг хүн бол одоо таамаглал бол одоо бүтээл юм аа гэж хэлсэн байна. you assume the feeling of the wish fulfilled, you stop chasing reality, and reality starts chasing you. Тэгэхээр бид нар одоо таамаглалаа ягаад за миний мөрөөдөд байгаа, миний хүсэж байгаа, миний мөрөөдөл одоо миний айд хэдийнэ над дээр байна гэсэн тэр одоо энергийг өөрөөсөө гаргаад ингээд тэр одоо хүсэж байгаа амьдралынхаа араас хөөцөлдөхгүй байхад тэр таны хүсэж байгаа амьдрал таны араас хөөнө гэж юм те. Би тэр одоо машин байрны араас хөөх биш. Тэр машин байр миний араас одоо хөөдөг болох хэрэгтэй гэж байна. Step 3. За Carry the state into sleep. За тэр одоо унтаж байхдаа тэр одоо өөрийнхөө тэр төлөв байдлыг хадгалах гэдэг энэ алхам, гурав дахь алхам тийм ээ. This point, this is where it all locks in. Because right before you fall asleep, something powerful happens. За бид нар одоо энд өөрийнхөө тэр нөгөө төлөв байдлыг түгжинэ. За яг унтахын өмнө бид нар маш хүчтэй үе байдаг. Тэгэхээр яг унтахын өмнө бид нар одоо тэр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг түгжээд унтна гэсэн үг. Conscious mind, the part of you that analyzes, questions, doubts, starts to quiet down. And your subconscious, За яагаад гэвэл бид нарын одоо ил ухамсар маань, бид нарын эргэлзээ, бид нарын одоо тэр аналитик, логик маань бүгдээрээ доош нь буурж ингэж амарч эхэлдэг. Эсвэргээрээ бид нарын далд ухамсар маань нээгдэж эхэлдэг энэ үе байгаа. the part that creates your reality, begins to rise. This is the golden doorway. За тэгэхээр бид нарын яг унтахын өмнөх үе бол бид нарын алтан хаалга, далд ухамсар нээгддэг, ил ухамсар хаагддаг алтан хаалга. And Neville Goddard didn't just suggest this moment. He emphasized it. He called it entering the Sabbath. But he За зүгээр л нэг төсөөлөх биш бүр энийг бүр тодорхой болгож ингэж унтахын өмнө өөрийнхөө далд ухамсараа төвжиж өгөх хэрэгтэй. wasn't talking about a day on a calendar. He was talking about a state of consciousness, a state of stillness, of rest, of knowing, not hoping, not asking. За тэгэхээр бид нар унтахын өмнө тэр хүсэл мөрөөдлөө бид нар мэдэж байх хэрэгтэй гэж байна. Зүгээр найдаж ин биш. Найдаж ин яг мэдэж ин хоёр өөр те. Би одоо байр аавна гэж найдаж байна гэдэг нь та стил аваагүй та найдаж байгаа. Асуугаад байгаа биш. Universe-с би асууж байгаа биш.
Тэгвэл танд байхгүй болоход асууж байгаа. Энэ бас биш. Зүгээр л танд аль хэдийн тэр зүйл байгаа. Not even visualizing with effort, but resting in the assumption that it is already done. За бид нар law of assumption гэж мэднэ те. Law of assumption гэдэг бол тэр зүйл биднэрт аль хэдийн байгаа гэсэн ойлголт. Тэгэхээр бид нар одоо тэр мөрөөдлийг хүчээр одоо тэр зүйлийг ингээд хүчин чармаалт гаргаад төсөөлөх биш. Assumption буюу тэр зүйл танд аль хэдийн байгаа гэсэн ойлголттойгоор одоо амьдрна гэсэн үг. Think in. This is not the time to try harder. This is За одоо дахиад дэлгэрэнгүй одоо өлөө ухаж орё гэж байна. За not the time to manifest. This is the time to let go and sink into the version of you who already has it. За энэ болохоор таны манифест хийдэг цаг биш, унтахын өмнөх цаг бол энэ бол таныг одоо юмыг асууж гуйж одоо хэвтдэг цаг биш. Энэ бол таны өөрийнхөө шинэ хувилбар аль хэдийнэ танд байгаа гэдэгт одоо гүн итгэж орох үе юм аа. So as your head touches the pillow and your breath begins to slow and your muscles get heavy, За таны толгой одоо дэрэн дээр наалдаж эхлэх үед таны бүх масл буюу булчингууд одоо сулраад таны амьсгал одоо ингэж удаашраад эхлэх үед та нөгөө зүйлээ бодож одоо яг л нөгөө байгаа гэдэгт нь итгэж түгжиж эхлэнэ. scene. Short, powerful, loopable scene that proves it's already yours. Feel the handshake. Hear the congratulations. See the result. За одоо яг энэ үед нөгөө нэг түрүүний эхний алхмыг бид нэр төвжиж өгнө. Эхний алхамдаа бид нар 5 секунд мөрөөдлөө төсөөлсөн шүү дээ. Яг тэр үзэгдлийг дахин бид нар бодно. Танд сонсож байгаагаар хүмүүс танд алгаад авшаад баяр хүргэж байгаагаар ингээ сонсон, мэдэрнэ, ингээ бүх юмыг яг бодитоор болж байгаа юм шиг зүгээр юм үзэж байгаа юм шиг биш. Яг дотор нь та орсон байгаагаар төсөөлнө гэсэн. Not as a wish, but as a memory. Тий, зүгээр нэг хүсэх биш. Энэ бол одоо нөгөө тийм memory буюу дурсамжийг яг бодож байгаа юм шиг. Memory from the future. Because what your subconscious accepts as already done, it must replicate. So don't Хэрвээ та нарын манд алдах юмсаар энэ зүйл одоо тийм аль хэдийнэ болсон гэж хүлээж авах юм бол энэ зүйл таны амьдрал дээр эргэлзээгүй болно. Тэгэхээр бид нар одоо so don't feel honestly thinking about your problems. Тийм учраас хизээч битгий өөрийнхөө одоо асуудлыг бодож унтж байгаарэ. fall asleep thinking about your problems. Don't fall asleep rehearsing the day. Don't fall asleep worried about the how. Ямар нэгэн зүйлийг яаж хийх вэ? Маргааш одоо яах болоо? Би энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж хизээч битгий бодож унтж байгаараа. Унтахын өмнө ийм зүйлийг хизээч битгий бодоорой. Fall asleep is the new version of yourself. Instead of оронд нь өөрийнхөө шинэ хувилбарын өөрийгөө бодож унтаарай. The one who already lives in the answered prayer. The one who's already healed, loved, chosen, successful. Өөрийгөө аль хэдийн хайрлагдсан, аль хэдийн амжилттай, аль хэдийн одоо эрүүл байгаагаар бодно. Let that be the final emotional signature of your day. Why? Because whatever you impress on the subconscious at the edge of sleep, it begins to outpicture in your waking life. За бид нар одоо хамгийн сүүлд унтахын өмнө юу бодож унтна? Тэр зүйл бидний амьдрал дээр одоо бодит болж ирнэ. Not immediately, but inevitably. За So when гэхдээ шууд маргаашнд нь биш, гэхдээ энэ зүйл ирнэ. your mind starts to drift, when the thoughts fade, and that liminal space between waking and dreaming appears, stay in the state, stay in the feeling, stay in the scene, and let that version of you, the one who already has it, be the one who drifts off to sleep. Because once that happens, the subconscious takes over, and from there, the bridge of incidents begins, not because you pushed, not because you begged, but because you became. За ингээд бид нар тэр зүйлээ дахин батлаа, дахин бодоод энэ зүйл аль хэдийн минийхаа гэд байгаад тахад бид нарын одоо далд хумсар тэр зүйл дээр итгэхээс өөр аргагүй болдог. Тэгээд тэр зүйл бид нарын одоо бодит байдал болдгоо гэсэн үг юм аа гэж байна. Тэгэхээр энэ бид нар одоо гуйсан болохоор тийм биш. Бид нар одоо тэр зүйлийг гуйж биш, хүчлэж биш. Бид нар
тэр хувилбарын өөрөө одоо тэр хувилбарын та болсноороо бид нар одоо энэ зүйлийг өөрийн болгодог байх нэ. За энэ хүрээд одоо өнөөдрийнхөө хичээлийг бас одоо ингэж өндөрлөе гэж бодож байна. За та нарт маань хичээл маань одоо таалагдсан бол та нар маань яг одоо subscribe товчлуурыг дараад манай хуудастай нэгдээрээ маш гоё гоё та нарын ингээ амьдралд усаагаар шиг хэрэгтэй. Тэгээ дунд сургууль 10 жил их сургууль заадаггүй хичээлийг би та нартай заах болно. Тэгээ би яагаад гэвэл би өөрөө хэлсэнтэй би энэ сэдвийг одоо хинч надад сур гэж хэлээг байхад өөрийнхөө хүсэл сонирхлоор сурдаг. Яагаад гэвэл энэ зүйл миний амьдралыг өөрчлөд байгаа учраас би одоо яг л энэ одоо яг юунд санаа зовхгүй яг одоо ингээд их чөлөөтөө хангалуун амьдралыг яг өөрөө энэ замаар олсон учраас би энийг та нартай зааж ойлгуулж чадна. Тэгээд хэрвээ та нар маань ямар нэгэн зүйл санаа зовоод өөртөө ихтгэлгүй бага насны травмата бага наснда аав ээж нь та нарыг одоо загин задаж одоо өсгсөн өөртөө ихтгэлгүй болгосон. Тэгээ эсвэл танд мөнгөний програм байгаа та ямар нэгэн зүйл одоо өөртөө ихтгэлгүй тэгээ та эсвэл өглөө ямар нэгэн хүчгүй сэрдэг өглөө унтаж амраагүй юм шиг юм санаа зовж сэрдэг ямар ч амьдралын идэх байхгүй ямар ч амьдрах хүсэл эрмэлзэл байхгүй ийм болсон байх юм бол та нар маань одоо заавал одоо энэ юунд та нар маань заавал одоо энэ нөгөө ховсын эмчилгээнд ороорой. Ховсын эмчилгээ маань маш үр дүнтэй сэтгэл заслын хамгийн хурдан аргаар далд хумсад хүрдэг арга шүү. Тэгэхээр би яагаад одоо энэ зүйлийг айгүйх судалдаг вэ гэхээр одоо нөгөө нэг би далд хумсар яаж ажилтгийг энэ тэ далд хумсар одоо яаж ажилтгийг мэдчихэж бид нар далд хумсарын гэмтлүүдийг тэр давсан травмануудыг эдгэж чадна тэ энэ яаж ажилтгийг мэдхгүйгээр одоо бид нар өөрсдийгөө эдгэх одоо бусдыг эдгэх боломжгүй учраас би энэнийг одоо маш гүнзгий судалдаг. Тэгээд судалсан зүйлээ мэдлэгээ ч гэсэн би бусдтайгаа хуваалцдаг байгаа. Мэдээлэл бол хүний амьдралд яг нэг бид нар мэдээллийг гаднаас маш их авдаг тий. Тэгээ маш их мэдээллийг аваад тэрийг бид нар амьдралдыг хэрэгжилж ш тэр маань мэдлэг болд юм байна. Тэгэхгүй зүгээр л бид нар сонсоод ингээд өнгөрчих бол зүгээр тэр мэдээлэл хэсэг хугацааны дараа далд хумсрын байнгын санах хоноос тархины байнгын санах хоноос устна. Тийм үү? Тэгвэл бид нар тэр авсан мэдээллийг боловсруулна гэдэг маань амьдрал дээр хэрэглээд одоо би одоо өөрөө мэдэж авсан бүх зүйлээ амьдралдаа туршиж үзээд өөрөө үр дүн гарсныгаа бусадтайгаа би хуваалцдаг. Тэгэхээр тэр үр дүн гарсан тэр техникээ би өөр дээрээ хэрэгжүүлээ. Тэгээ та нарт хуваалцаж байгаа гэдэг маань би аль хэдийн мэдээлэлээ мэдлэг болгоод тэгээ мэдлэгээ та нартай хуваалцаж байгаа гэсэн. Тэгэхээр яг ингэж явах учиртай юм аа. Тийм учраас яг одоо ингээ өөрийгөө хөгжүүлээ, өөрийгөө дараагийн шатанд гаргая. Би одоо амьдралаа өөрчлөмөр байна. Би гоё одоо successful women буюу амжилттай эмэгтэй болмоор байна. Би одоо гоё их орлоготой. Тэгсэн мөртөө тэрийг заавал ядарч нэг 8 цаг офс баригдаж одоо цагийн одоо хуруугаа уншуулж ингэж ядарч одоо тэгээ ингээд төгжрөлтөд уралдаж ингэж стресстэж амьдарч биш ингээд гадаадад те хөссөн газар далайн эрэг дээр ингэж одоо амьдарч одоо ингэж амьдармаар байна гэж бодож байгаа хүмүүс байх юм бол та нар манаас надтай одоо холбогдоорой гэж хэлмээр байна. Тэгээ яг одоо энэ амьдралаар би өөрөө амьдарч байгаа хүнийхээ хувьд болохоор би тэрийг хэлж байгаа шүү. Тэгээ би одоо хүн болныг одоо гадагшаа яв, Монголоос яв гэж уриалж байгаа юм биш. Зүгээр л та өөрийнхөө хүссэн амьдралаараа эрх чөлөөтэй санхүүгийн хувьд, цаг хугацааны хувьд эрх чөлөөтэй амьдрах боломж байдаг юм шүү. Та өөрийнхөө амьдралынхаа бүтээгч нь та өөрөө юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Ингээд дараагийнхаа ээлжид хичээлээр уулзцгаая. Түр баяртай.